За та бүхний энэ өдрийн амар амгалан айлтгая. Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газар Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй иргэдийн оролцоо төслөөс зохион байгуулсан нутгийн хөгжил иргэний оролцоо уралдааны шагналтнууд өнөөдөр энд цуглараад байна. Монгол Улсын ерөнхийлөгч сонгогдсон цагаас эхлүүлээд энэ төвлөрлийг сааруулах орон нутгийн удирдлагыг бэхжүүлэх, тэр дотор иргэдийн шууд оролцоог дэмжих асуудалд ихээхэн анхаарлаа хандуулж ирсэн. Ардчилсан нийгмийн нэг гол зарчим бол хамтын шийдвэр. За иргэдийн оролцоо төслийн гол зорилго бол шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн оролцооны эрх зүйн орчинг улам боловсронгуй болох явдал юм аа. За ингэснээр улс орон нутгийн түвшинд гарч байгаа аливаа шийдвэрүүдэд иргэцийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байх зорилтонд илүү төхөмтэй болно гэж ингэж ойлгож байгаа. За нутгийн хөгжилд иргэдийн оролцоо уралдааныг нийт аймаг, сумын болон нийслэлийн дүүрэг, хороодын түвшинд нутгийн өөрөө төсний байгууллагаас болон төрийн удирдлагыг хэрэгжүүлэгч байгууллагаас иргэдийн саналыг үндэслэн харгалзсан эсвэл бусад байдлаар шийдвэр гаргахдаа иргэдийн оролцох бодиттой нөхцөлийг хангасан, иргэдийн санаачлагыг дэмжин хэрэгжүүлсэн сайн туршлагыг урамшуулан адил түвшний байгууллага хоорондоо харилцан туршлага солилцох, суралцах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, таниулах, мөн иргэдийн бүлэг, зөвлөл, иргэний нийгмийн байгууллагууд өөрсдийн санаачлагаар асуудлаа хамтран шийдвэрлэж, нийтийн ашиг сонирхлын асуудлыг холбогдох байгууллагуудаар шийдвэрлүүлсэн сайн туршлагыг урамшуулах зорилготойгоор зохион байгуулсан юм аа. За уралдааныг аймаг, дүүрэг, сум, хороо, иргэдийн бүлэг, зөвлөл, иргэний нийгмийн байгууллагууд гэсэн 5 түвшин зохион байгуулсан байна. За ингээд энэ уралдаанд маш олон сум, хороо, иргэний нийгмийн байгууллагууд идэвхтэй оролцсныг бас энэ ташрамд дурдхан зүйтэй байх гэж бодож байна. За нэг ялангуяа Хөсгөл аймагийнхан бол маш идэвхтэй оролцсон. За нэг бас энд онцлон дурдахыг хүсэж байна. Ингээд нутгийн хөгжилд иргэний оролцоо уралдааны шагнал гаргуулах ёслолын ажиллагааг нээсний мэдгдэе. Баярлалаа. За Хинтээ аймгийн Бачрит сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газар Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй иргэний оролцоо төслөөс Габриэла Сим гарын үсэгтэй батламжийг гардуулж байна. За ингээд Бачрит сумын иргэдийн хурлын дарга. Хөсгөл аймгийн бүрэн тогтох сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал. Дараагийн нь хороодын түвшин. 1-р байр Чингэлтэй дүүргийн 16 дахь хороо. Хамуул дүүргийн 7 дахь хороо. Дараагийнх нь иргэд иргэний нийгмийн байгууллага. Байгаль эрхлэлтэй хөршүүн төрөмс байгууллага. Батбаяр. Хөсгөл аймгийн иргэний нийгмийн байгууллага.